хүмүүсийн байгуулагдсан 92 жилийн өмнө баяр наадмын одоо 2 дахь өдөр буюу 2 дахь өдрийн үйл ажиллагаа 121 мянган байралтай одоо сур харвааны талбай дээр бол одоо 2 дахь өдрийн сур харвааны одоо үргэлжлэл явагдаж байна. Тэгээд сур харвааны төрөлд одоо оролцож байгаа зохион байгуулагчдаас бас одоо баярын сэтгэлийн яриаг одоо авч та бүхэндээ хүргэе. За өөрийгөө нэг сайхан танилцуулаарай. Би Увсаймын хэрэг сумын яриад сумын мэрэгэн төммөр гэдэг юм байна. Тэгээд Улаан сумын баяр наадмын шүүгчээр ажиллаж байна. Манай улсын сумын тэмцээний бол Завхай аймаг, Хөвсгөл аймаг, Увсаймын гэсэн нийт өсвөр насны хүрээчдийн 70 гаруй харваачд оролцлоо. Тэгээд ерөнхийдөө одоо төгсгөлийн үеэр орж байна. Тэгээд одоо дөнгө утгагүй гарнаа. Ямар ч байсан тэгээд өсвөр залуучууд нийлсэн 70-80 харваачд 2 өдрийн турш цэцмэргнээс өрнөрлөж байна. За эрэгтэй харваачтаас одоо хичнээн хүн байна. Эмэгтэй харваачтаас одоо яг ямар хүмүүс одоо дээгүүр оноотой явж байгаа тэр талаар одоо энэ яг одоо Улаан сумын сур харвааны одоо онцлог нь юу болж байгаа тэр талаар та нэг сайхан яриад өгөөч. Ерөнхийдөө сумын баяр наадам гэдэг энэ тэндээс аймгийн мэрэгэн спортын маструуд их тоглосон байна. Өргөнөд наадам болж байна гэдэг. Өнөө мэрэгчтэн оноо бол ерөнхийдөө 40 сумнаас 30 гарсан давнаатай тух эхний 5 байр шагнад учраас эхний 5 байр шагнаж байгаа учраас бас байрын төлөө маргаанууд их гарч байгаа. Тэгээд одоо энэ зэндээ нэг 30-40 минутаар нийлбэр дүн гарнаа. Тэгээд энэ өдөр бас хүүхдүүдийн харваа бас дуусж байгаа. Ерөнхийдөө юмсууд асууд одоо яг төгсрөөгөө орж яана гэдэг утгагүй бүх нийлбэр дүнгууд гарах байна гэдэг. За тэгээд 93 наадмын нэг болох одоо сур харваа энэ одоо сур харваа гэдэг зүйлд бас одоо хүч хөдөлмөрөө зөрүүлж яваад нийт харваачтай болон одоо энэ цаашдаа одоо бас энэ сур харваа спортыг сонирхож байгаа нийт хүмүүстэй хандаж бас баяр наадмын сэтгэлээ гэлээ. Тийм ээ, бид нар бас энэ бас нэг өв тээгчнэр байгаа. Тэгээд 93 наадмынхаа нэгэн төрлөөр бас цэцмэргнээс урилж байгаа нийт харваачтай бас амжилт хүсье. Тэгээд бас өнөөдөр Увсаймын хэрэг сум, Увсаймын үлгийн сум, Баруун дөрвөн сум, Улаан гомын харваачтай нийлсэн. Тэгээд Завхай аймаг, Хөвсгөл аймаг гэсэн нийт 3 аймгийн 78 сумын харваач, 70-80 харваач цэцмэргнээс өрнөрлөж байна. Тэгээд танаа нэвтрүүлгийн хамт олондоос аялал амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа.